Сайн байцгаана уу? Эрдэнэтийн 50 жилийн ойд зориулан явуулж байгаа подкаст нэвтрүүлгийн өнөөдрийн зочин өмөрт Эрдэнэхүү ах маань ирсэн байна. За урилга маань хүлээж авч хүрэлцэн ирсэн явдал маш их баярлалаа. За баярлалаа, ингээд сайхан подкасттаа бас урьж оролцуулж байгаад бас баяртай байна. За баярлалаа. За саяхан болсон 3 сарын 18-ны тэмцээний талаар асуугаад эхлэе. Гараар татах хүчний холбооны хэд их удаагийн тэмцээн болов? За гараар таталтын тэмцээн маань сая 3 сарын 18-нд ингээд 7 дахь удаагийн улсын аврах шалрах тэмцээнээ зохион байгуулсан. Манай гараар таталтын нөгөө улсын аврах чинь жил болгоно нөгөө цэргийн баяраар хийдэг учраас онцлогтой хагас бүтцэн ажлын өдөр хамаахгүй 3 сарын 18-нд. Тэгээд 7 дахь улсын аврах шалруулах тэмцээн маань амжилттай болоод ирсэн. Тэгэхэд Орхон аймгийн баг тамирчид бүрэлдэхүүнээр сайхан амжилттай оролцоод ирсэн. За манай Эрдэнэ хотод бол гараар татах хүчний холбоо болохоор үнэхээр ийм гоё одоо олон хүнийг хамарсан залуучууд ихээр одоо нэгдсэн ингэж ийн гэж би хараад байгаа юм. Тэгээд би ч бас нэг тэмцээнд орж ирсэн шүү дээ. Тэ. Тэгэл одоо таны бол ингээд одоо нөө манлал амар өндөр байна гэж дүүн айгу хардیں۔ Тэгээд одоо манайх жишээлбэл одоо Эрдэнэ тот маань одоо хичнээн тамирчин байна. Тан дээр хэдэн залуучууд байна. Тэгээд ямар амжилттай явж ийн гэд та зах цухаас нь сайхан яриул. За гараар таталтын спорт маань анх 2019 онд одоо Монголд одоо анхны улсын аварга хийж орж ирж исэн. Тэрийг одоо 2021 онд анх Орхон аймагтай холбоо байгуулъя гэж ярилцаад 21 онд одоо Орхон аймгийн найрамдал холбоо гэдэг гараар таталтын холбоо нээгээд тэгээд Орхон аймгийнхаа одоо яртаа гарандаа хүчтэй залуучуудыг одоо энэ холбооныхон доор одоо хамруулад тэгээд 23 онд одоо Орхон аймгийнхаа аврах шалруулах тэмцээнийг хийсэн. Тэгээд аймгийн аврах шалруулах тэмцээнд маань нийт 73 тамирчин анхны тэмцээнд оролцож исэн. 70 гэдэг чинь бас зөндөө орж исэн байна. Анхны тэмцээн тийм 70. Тэгээд би чинь ер нь миний ер нь бас тэмцээн хийдэг нэг онцлог маань би дандаа тэмцээнийг нээлттэй хийдэг. Ерөөсөө хаалттай хийдэг. Яагаад гэвэл аливаа юм чинь дандаа нээлттэй одоо олон хүн оролцох тусам хурдан хөгжиж идэг шүү дээ. Тэгэхээр би бол ер нь тэмцээнийг ер нь хаалттай хийж үзээгөө дандаа Орхон аймгийн аврах шалруулах нээлттэй тэмцээн гэдэг. Та анхны тэмцээнд 70 тамирчин оролцож исэн бол одоо нодлын ихэд 100 тамирчин оролцсон. Одоо өөрөө ч гэсэн орж исэн тийм ээ. Оролцоод ямар медаль авлаа? Би алтан медаль авч исэн шүү дээ. 60.5-аас алтан медаль авч исэн тийм. Анх удаа ороод. Тийм тэгээ манай Эрдэнэтийн гараар татах хүчний холбоонд одоо яг 10 удирдах зөвлөлийн нэг 10 гаруй гишүүнтэй. Тэгээд тэргүүн нарийн бичиг тэгээд доор нь нэг 50 гаруй одоо залуучууд ялангуяа залуу тамирчид одоо голцлон байгаа. За зүйтэй би тэмцээнд орсон тухайгаас ярил л да. Харилцаа гоё явчихна. Би чи ингэсэн мөхгүй. Анх одоо тэр тэмцээнд яаж орсон бэ гэвэл зарыг хараад Эрдэнэхүү багш маань ийм хийж байгаа юм байна даа гэл. Тэгээд өмнө нэлээд харсан. Одоо таньдаг залуучууд ороод тэг өөрийгөө сориод үзье гэж очиод тэр үе чинь би 57.5 татсан. Тэгээ одоо ингээд би сая энэ жилийн одоо улсын аваргыг одоо харлаа л да. Тэгээ манай нөө гол өрсөлдөгч залуу маань 67.5 татаад 3-т орсон. 3-т орсон тийм. Тэгэхээр чи би одоо бол ямар ч өрсөлдөх боломжгүй болчих. Тэгэхээр нэг жил болоход ямар амар өөрчлөгдөж чинь тий. Одоо 57.5-аар чи Орхон аймагт нодлонд хөрвүүлжсэн бол одоо энэ жил ихэд 70-аар одоо улсын аврах төрүүлж байна. 67.5-аар 3 дугаараа авч ийн гэхээр чи энэ спортын бас хөгжлийг бас харуулж байгаа юм л да. Асар хурдтай явж тий. Залуучууд ингээд дээшигээ бол нэрээ 2.5-2.5-аар ахаал ингээд асар хурдтай. Би чамайг уг нь улсын аврахтаас оруулах гэдэг гөөм их ярьсан араас чинь тэгээд үнэхээр тэгээд босонгүй юм. Үгүй яг одоо тэгээд нөгөө нэг ажлууд давхцчихлаа. Уг нь яг нэг ороод төрлийн юм амьдрал бас ингээд нэг бизнес хийх гээд брэндээ гаргах гэдэг ингээд цаг зав нэлээд шаарддаг юм байна. Уг нь улсын аврахт оруулахад гөөм их араас нь ярьсан тэгээд. Тий. Тэгээд танд маш их баярлсан шүү. Би одоо энэ подолкийг ингээд өмсөд таныг хөндлөөд ирсэн. Үзэгчтэй бас ингээд сайхан харуулчих. Тэгээд энэ подолкийг бол Эрдэнэхүү ахаасаа ингээд авч исэн. Худалдаж авч исэн. Гэхдээ энэ бол миний ингээд айгүй нандин подолк байхгүй. Powerlifting ямар агуу хүнээс авсан бэ гэх тээ. Нөгөө энерги нь гоё юм да гэдэг. Та бас айгүй гоё подолк өмсөд ирсэн шүү дээ. Та подолкныхаа талаар би овалцаач. Би ч нөгөө гадагшаа нөгөө тэмцээнд нэг жилд 1-2 тэмцээнд явдаг. Тэгээд мэдээж тэмцээнд оролцож байгаа тухайн одоо орны онцлогийг харуулсан
тухайн тэмцээний онцлогийг харуулсан одоо фотолокнууд одоо тэмцээн дээр байнга зарж идэг. Тэгээ тэндээс мэдээж одоо тухайн тэмцээний юг харуулсан тийм фотолокнууд их цуглуулах дуртай. Энэ маань одоо бас нэг Киргизийн Бишкек хотоос дэлхийн цомын аваргын фотолог маань байж байна. За саяхан манай гараар татах хүчний холбооныхан айгүй амжилттай манай ялангуяа Эрдэнэтийн айгүй гоё ингээд олон улсын дэлхийн аварга лөө. Тий. Яваад ирсэн тий. Гүрж улсад яваад ирсэн. Тэгээ би ингээд нэг хүлээж авахт мас очсон шүү дээ энэ хаалган дээр. Айгүй гоё ингээд үйл явдал болоод бөөн баяртайгаар. Тэгээ та тэрний талаар яриач ямар хөө амжилттай яваад ирв манай баг тамирчид гээл. За манайх чинь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60, 82, 90, 100 тэгээ эмэгтэй ангил гэсэн нэг 6-7 тамирчин явсан юм уу? Орхон аймгаас. Тэгээд Орхон аймгийн тамирчдаас чинь 2 нь зэвсэг түвшний 186 дугаар ангид харьяалагддаг, алба хашдаг. Үлдсэн 4 тамирчин маань одоо Эрдэнэт төвлөрт одоо ажил үргээ гүйцэтгэж явдаг юм тамирчдыг залуучуудыг одоо бэлдэж авч явсан. Тэгээд бүгд одоо сонирхчдын төрөлдөө, мэрэгжлийн төрөлдөө оролцоод сайхан алтан мөнгөн медаль авчирцгаагаад ирсэн их орондоо. Энэ бол Монголын бас гараар таталтын түүхэнд бас маш том одоо түүх бүтээгээд ирсэн. Орхон аймгийн хувьд ч гэсэн. Тийм тий. Тий. Зөндөө олон залуучууд үнэхээр мундаг хөл. Тэгэл би их баярлж илаа тэр үед. Ингээд холбоо үнэхээр гоё явж ийн залуучууд зөндөө амаргаж ийн. Тэгээ очсон тамирчид болгон маань бас медаль авсан ийм одоо өндөр амжилт үзүүлээд ирсэн. Тэгээд хичээлж байгаа одоо дөнгөж хичээлэх гэж байгаа спорт сонирхож байгаа залуучууд ч бол айгүй мотивац болж байгаа шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Бид нэр хичээлэх юм бол одоо гадагшаа тэмцээнд оролцоод медаль авах боломжтой байна гэдгийг бол манай залуучууд бол харуулж байгаа. Тийм шүү дээ тийм. Айгүй том мотивац болж гисэн. Ивент тэтгэгч байгууллага Lemon Bakery, Aeco Цэврус, Идэр баялаг хариуцлага төвцөөлт компани, таны тавилга. Жишээлбэл одоо манай Баска найз маань битүүрч айгүй ойрын найзууд юм чи. Тэгэл одоо найз маань ярьж явж байгаа л амжилттай ороод ирсэн. Тэгэл Гокос бас нэг юм тодорхой хэмжээний одоо юм урамшуул байдаг тийм мөнгө төгрөг ингээд бас авсан төлөвлөрийн хувьд бол маш тийм амжилт гаргасан тамирчдаг бол энэ жилийн хувьд нодлонч жилийн хувьд бас айгүй том одоо мөнгө урамшуул гэж одоо тамирчдыг одоо шагнасан байгаа. Манай баскач бол эмоц ихтэй шүү дээ. Тий, ер нь бол дэлхийн аврагуудаар ингээл оролтоо гүйцэтгэж гал ингээл орилол татчих захтай хүртэл ингээл орилж байгаа нүртэл тухайн нөгөө тэмцээн зохион байгуулж байгаа орны тим одоо зураглаач шүүгч нарын хүртэл анхаарлыг татаал ингээл тийм одоо нөгөө ямарваа нэгэн спорт чинь нэг тийм мотивац орилсон би энийгээ ингээд нөгөө зоригжуулж байгаа юм чинь бол үзэгчдийг их татдаг. Тэр талаар бол манай баскач хүмүүс үзэгчдийг татна шүү дээ. Entertainment гэсэн үг шүү дээ. Сая манай баска маань бас бэлтгэл хараахан дутуу байсан уу? Улсын аварга шалгалт тэмцээнд бас 4-р хайранд орчихлоо. За. Би мөнгөн гацсан талаар бас айгүй сайн таньдаг байхгүй. Мөнгөн гац ч бас нэг амар олон рекорд 4 билүү 3 удаагийн Монгол улсын рекорд эзэмшдэг ийм 4 удаа улсын аваргад төрүүлсэн байдیں۔ Тийм билээ тий. Тэгээ энэ жил мөнгөн медаль аваад сая ярьж лээсэн ингээд анх удаа мөнгөн медаль авлаа жоохоо эйгүү байна гээл. Тий, би яг хараал байж лээ бас. За мөнгөн гац маань яасан байна гээл. Тэгээ бэлтгэл сургуультаа ер нь жоохон хийж явахгүй болохгүй байна л гэсэн одоо мессеж авсан баг. Эрдэнэт хотоос одоо рекорд эзэмшиж байгаа мөнгөн гац мөн та байна. Та одоо рекордын талаар тайлбарлаад өгөөч. За би чи одоо 7 дахь улсын аваргад одоо би 6 удаа орсон. За зургууланд төрүүлчихэд байгаа. Нэг удаад нь болохоор би өндсөн байгаа ороогүй. Одоо бэлтгэл хийж байгаад нурууныхаа бичлэг сэтрээгээд нэг үндсэн. Тэгээд 6 удаа төрүүлчихэд байгаа. 6 төрүүлэхдээ одоо өөрийнхөө рекордыг болон бүх чингийн рекордыг би 6 удаа шинжилэн тогтоосон байна. Жил болгоно л ороод ингээд өөрөө өөрийгөө эвдэл явдаг. Энэ жилийн хувьд бол уг нь бэлтгэл бол маш сайн байсан. Гэхдээ яагаад ч мэдгүй тухайн өдрийн юу таарсан уу? Рекорд 2 удаа ороод арай л чадсангүй. Гэхдээ бол төрүүлээд best lifter аваад ирсэн байна. За. Одоо манай Монголын бүх чингийн рекорд хэд байна?
92 кг байгаа. 92 кг-ыг хоёр толгоогоор л ингээл татна. Зөвхөн хоёр толгоогоор л гараараа л тий. Ямар нэгэн савлт байхгүйгээр л гэсэн. Хэцүү сонсогч шүү. Би чи нэг 60 арайс нэг би чи 60 яг ингээд тэмцээн дээр татч үзээгүй хүний хувьд бол 92 гэдэг чинь амар том тоо шүү. Тэгээд одоо дэлхийд бид нар бол бас ийм чансаа өндөр тамирчдын тоонд орж явдаг тий. Олон улсын ингээд тэмцээнүүд амжилттай ордог. Манай холбоо бас ингээд үнэхээр гоё хөгжөөл энд бол би ингээд дотор их баярлалтай. За би ч одоо яг холбоонд хараалагддгүй хүний хувьд гаднаас нь ингээд хараа явахад за манай энэ нэг ч ихсэн спорт тийм ээ. Олон залуучуудыг ингээд хамруулаад нийтийн биеийн тамир одоо энэ би ингэж бас нэр боддоо шүү дээ. Энэ спорт бол айгүй юм entertainment байж болно. Хаан ч хамаагүй очиж зохиогдол тий. Нэг юм том арга хэмжээний хажуудалд ингээд нэг гар барилдаан хоёр толгой гэдэг хаанч зохион болно. Одоо энэ чинь нөгөө олон улсын гараар таталтай холбооны одоо тамирчид одоо энэ чинь гудамд хүртэл ингээд шоу маягаар ингээд гудамжинд явж байгаа хүмүүсийг ингээд авчиж оруулаад одоо тухайн 60 кг ч 50 кг их ч татаж үзэл чадахгүй бол ингээд хасаал чадж байгаанууд нь ингээд мөнгөний нэмэл ингээд явж идэг юм бас ийм entertainment тал руугаа зөндөө тэгээ энэ чи баар маранд ч юм уу тийм ээ иймэрхүү дөргөө аймын дээр хүртэл зохиох боломжтой тийм авсаархан спорт шүү дээ ер нь бол. За тэгээд гараар татах хүчний талаар бол сайхан ярилцлаа. Дараагийн сэдв бол powerlifting-ийн талаар ярив. За та анх энэ powerlifting гэдэг спорт хаанаас яаж одоо мэдээд анх яаж ингэж хичээлэх болсон бэ гэдэг асуултыг тавья. За би чинь 2004 онд оюутан болоод Мон Алтус биеийн тамирын дээд сургуульд оюутан болоод тэнд одоо бүх болно гэж явсан юм эрдэнтээс. За анх бүх болоход очсон. Өмнө би чинь бүхөр хичээлдэг байсан шүү дээ. Тэгээ цолтой юу? За таслаад асууч. Би сумд барилдаж үзээгүй юусэн. Үзээгүй. Тий. Ерөөсөө аймагт л барилдаад. Аймагт л ер нь сүүлд нэг хэдэн жил барилдаал. Гавьгүй л дээ. Гэтэ бэлтгэл хийгээгүй. Бүх болох гэж яваад тэгээд манай сургуульд бүхийн багш байхгүй. За. Тэгээ би нэг жил штэ тэнд чинь нэг дамарсан. Бүхийн бэлтгэл хийгч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд тийвэж яхаар гээд одоо манай хүчний багш Батбаяр багшаага ингээд багшаа би ингээд тань дээр ингээд хий байхаар ингээд хүчний бэлтгэл хийж болох уу гэд. Болно штэ манай бодибилдингийн анги руу ор гэд. Тэгээ багш дээр очиод хүчний бэлтгэл анх хийж эхэлж ирсэн. Тэгээ 2005 онд циркэд лөө Монгол бүхэн өргөнчл анхны паверын улсын авар шалралт тэмцээн болж ирсэн. Тэрний балкадыг анх харчаал өөх ийм спорт байдаг юм уу ямар гоё юм бэ гэж зургийг харчаал нөгөө гэртээ хан дээр тэрийг тавьчаал анхны улсын аваргыг үзэж чадаагүй л дээ зүгээр. Тэгээ багштай үзүүлээд балкадыг үзүүлээд багш ийм спорт байдаг юм байна энд хичээлж болох уу гэсэн чинь болно шүү дээ би чам бэлдээ гэл. Тэгэл анх 2007 оноос улсын авар шалралт тэмцээнд орж ирсэн. Тэгэл цаашаа явчихсан. Тэгээ тэрнээс хойш би чинь 2019 он хүртэл тасралтгүй орж ирсэн улсын аваргад powerlifting гэр. За. Таны нэр одоо ингээд нэр хүмүүс надад захидаг байхгүй юу? Нэвтрүүлгээ ингэж хийгээд. Одоо эхлэлтэй хүнээ сайн танилцуулаа гэсэн. Би одоо танилцуулахгүй бас явчлаа. Нэрээ тийм ба шүү дээ. Тий. Тэгээд гараар tutах хүчний та чи цолоо танилцуулаач. Спортын олон улсын ингээд. Би чинь нодлон гараар таталтын спортын олон улсын хэмжээний мастер болсон. Powerlifting-ийн спортын бас олон улсын хэмжээний мастер. Дэлхийн powerlifting-ийн одоо холбоо гэж байгаа. Powerlifting гараар таталтын холбоо. Тэр холбооны бас олон улсын хэмжээний мастер гэдэг. За, 3 холбооны олон улсын мастер гэдэг юм биш үү? Нэг биенд тий. Олон улсын 3 мастер байна гэдэг чинь бол тий. Бахархав штэ юм. Танд баяр хүргэе. Тэгээд бид нартай ингээ ойрхон байна гэдэг нь амар гоё давуу тал. Одоо би чинь анх фитнест ороод Ирүүс гээд фитнес хийсэн шүү дээ. 6 дугаар микрт. Тэгэл очоод анх бэлтгэл хийгээл Эрдэнэхүү байх багш байсан. Одоо би чи багшаа гэж дуудах хэрэгтэй юм баггүй уулна. Тэгээд одоо очоод хийгээл тэгэл гоё үлгэр дуурайл аваад ингээл фитнест орж илаа шүү дээ. Тэгээд одоо би ч одоо Эрдэнэтэд чинь анх Эрдэнэт фитнес гээд анх одоо Вайсын доор одоо нөгөө казино гээд баар байгаа шүү дээ. Тий. Хуучин чинь Эрдэнэт фитнес гээд байсан. Тэрэнд чинь би ч анх дөнгөж оюутан төгсч ирэл шинхэн 2 жил багшилжээ. Тэгэхэд Эрдэнэтэд Хилэнц гээд фитнесээс өөр фитнес байдгүй байлаа.
Тэгээ тэрний чин дараа 99-гээд бас дөнгөж нэгдэж яхад нь тэнд бас 2 жил багшилж исэн. Тэгэл өчтөн клубээ үүсгэн байгуулаад тэгэл би дагаал гарсан да. За хүчтэн клубээ хэдэн онд нээгээд одоо тусдаа гараа юу? Хүчтэн клуб маань 2012 оны 11 сарын 3-нд анх одоо нөгөө сансрын доотлолт. Сансрын Б1 давхарт нь анх одоо байгуулагдаж эхэлж илаа. Тэгээ тэнд би болон одоо миний яг гарын шавнар маань яг ингээд анх хэсэг бүлэг нөхдүүд маань нийлээд ингээд бэлтгэл хийгээд эхэлж исэн. Бас сайхан дурсамж байна. За хүчтэн клуб бол одоо power lifting гараар татах хүчний холбоонд бол маш одоо юм одоо олон хүнийг татаж оруулсан. Тэр заалнаас юм олон мундаг тамирчин гарсан юм одоо мундаг клуб шүү дээ. Тэгээд одоо хүчтэн гэгээд та яагаад хүчтэн гэдэг нэр өгсөн бэ? Анх нөө Монголын хамгийн анхны хүчтэн одоо тэмцээний авраг бол та шүү дээ тий. Та тэр талаараас бас яриач. Ерөөсөө клубээ нээн ямар нэртэй клуб нээх үү ингээд шавнар уусаа дууг бүгдээрэл та хүчтэн гэд клубээ нэ. Та ч хүчтэнд орж исэн юм чинь Монголын одоо хүчтэй хүн шүү дээ гэд. Тий. Тэгээд ерөөсөө сонголтгүй хүчтэн гэсэн клубыг анх нээж илаа. За тэгвэл нөө нэг тэмцээнийхээ талаар яриач. Одоо анхны хүчтэн тэмцээний талаар. Энэ чинь нөгөө Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны зохион байгуулдаг тэмцээн шүү дээ. Тэгээ 2006 онд хамгийн анх уг зохион байгуулагдчихсэн шүү дээ. Хүчтэн Strong Man гэдэг нэрээр 2006 онд тий. Тэгэхэд би чинь 3 дахь курс оюутан тийм мэдгүй өнгөрөөж исэн. За. Тэгээ 2006 онд Strong Man show болоод дуусаад дахиад 2009 онд Монголын хүчтэн гэсэн нэрээр бас reality show гэдэг зохиогдоход анх энд чинь орё л дээ би чинь бөөн хобби. Тэгээ Эрдэнэтэд 21 аймгаар чинь ингэж одоо хүчтэн шоуны зохион байгуулагчид ингээд 21 аймгаар явж тамирчдыг сонгосон шүү дээ. Одоо Эрдэнэтэд гэхэд төвийн бүс, хойд бүс нь гэхэд Эрдэнэтэд ингээд тэмцээн хийгээд тэндээсээ шалгарсан Улаанбаатар хотод очиод дахиад шалгаруултанд нь ороод тэгээд 15 тамирчин анх сонгож байсан. Тэгээд сонгон шалгаруулалтаар ингээд ороод тэгээд 7 шигсэн 15 залууг аваад River Beach гэл амралтын газар байрлуулаад тэгэл өглөө 7-оос өдрийн 3 бэлтгэлтэй ингээд 15 сайхан залууг ингээд хүчиг үтсэн. Тэгээд 7-7 хоногоор ингээд тэмцээн хийгээд тэгээ 2-2-оор ингээд хасаад явсан. 7 хоногт 2 нас ихтэй. 7 хоног 2 нас. Тэмцээн хийгээл хамгийн сүүлд эзэлсэн 2 тамирчин хасаад тэгээ яг супер шоун дээр болохоор 10 тамирчин байлгүй 9 10 тамирчин өрсөлдсөн. Тэгээ би чи сүүлийн 3 тэмцээнд нь төрүүлсэн байт. Бүр. Тий. Ер нь бол одоо нэг хамгийн сүүлд болсон циркэд болсон тэмцээн байна шүү дээ. Тэрнээс ч өмнө дахиад нөгөө хагас бүтсэнд ингээд 2 тэмцээн болсон байхгүй. Тэрэнд нь бас ингээд төрүүлээд оноогоор ер нь нэгт явжсэн. Тэгээ циркэд болсон том тэмцээнд нь бас төрүүлээд бас миний амьдралын бас нэг хамгийн том одоо сайхан дурсамж юм уу та тий шүү дээ. Одоо бас залуухан байсан ба шүү дээ тий. Оюутны 3 дугаар курс 23 настай байлаа шүү дээ тэгэхэд чинь 20 залуу наснда 23 наснда би одоо ингээд тэр бичлэгээ заримдаа үзэн бодно 23 наснда би ч одоо ямар амар байсан юм бэ гэж боддоо шүү дээ. Хаалгамаар одоо 23 настай гэтэл би 280 суудаг байсан бэлээ. За тэгээ 180 өөрөөрөө шахдаг байсан бэлээ гэж бодохоор бас тэгээ тэр чинь ингээл ус хоолноос өөр мэдхгүй тухайд чинь уураг амьд юм юу хэлээд ховор байлаа шүү дээ. Суц тэлгч мэлгч гэсэн бүр байхгүй шүү дээ. Бүр натуралаараа л тийм байсан гэхээр би бас заримдаа өөрийнх нь залуунаас хараад бас бахархан огшин амар ээжэл гэж боддоо шүү дээ. Та тэр үед хэдэн килограмм байсан бэ? Жим маань яг 100 кг байсан. 100 кг тий. 180 шахаад 180 шахан. Тэгээ 280 сум. Игэлгүй шүү. Одоо бодохоор бас үнэхээр сайн байсан. Тийм байна. Тэгээд тэр үеийн хоол унд тий. Тэр уурга витамин бэлдвэл гэж байхгүй зүгээр их л ховор байсан да. Одоо санаж байгаа нэг кератин л ууж исэн нэг уурга одоо орс уурга тухайд одоо чи байсан да. Ийм хар савтай. Тий хар савтай лаазтай. Юу гэдэг нэртэй вэ?
Giant Mass гэдэг, True Mass гэдэг ингээд так гэдэг онгодог тий. Тэр чинь ууж исэн карате. Өөр юм байхгүй тий. Орос ураг. За одоо ч тэг сайхан болчих тий. Тэгээ сонин болгоо ярих юм бол тэр тэмцээнд одоо ингээл Монголын мундгууд орж исэн байгаа байхгүй юу? Пүрв давг. Тий одоогийн Монгол улсын арслан Пүрв давг Арангаан аймгаас орж илаа. Тухайд одоо бас энийг ярихгүй болохгүй хамгийн ахмад настай гэдэг тухайд нэг 38 настай байсан одоо талигаач болсон бол Дуатар гэдэг. Тухайд төвтэй шахалтын Монголын рекордыг бас олон удаа шинжилэн тогтоож ирсэн бас Болдаах манаас орж исэн хамгийн ахмад тамирчин гэдэг. Тэгээ ер нь бол бүгчүүд одоо энэ паверын тамирчид гэх мэт одоо сайн залуучууд бас өрсөлдсөн. Сонгон шалгаруулалт яваад мундгуудаа л ер нь бол тэгэл шигшиж авсан. Шигшээл явуулсан шүү дээ. Би тэр тэмцээнийг айгүй сайн санд юм аа. Одоо тэгээд үдсэн бохгүй. Тэгээд одоо пүрв даваг харслаа. Ингээл яста чичрээд нэг машин ингээл барайл те. Пүрв даваг бол бас л шазрун штэ амар шартай. Одоо тухайд гаргаагүй чулууг бол тэгэл заавал гаргаж иж орой хоолоо идэж амарна. Бүр тий. Шар нь бол тэр одоо шараараа л ер нь бол өнөөдрийн том амжилтанд бол хүрсэн гэж харж байгаа. Үнэхээр шартай залуу. Тэрэнд нь бол би бол үнэхээр бас биширч харсан. Мундаг байна тий. Тий. Спорт дугасаал хүн ингээ хортоо шартаа тий. Дэврүүн зөв шартаа, зөв шартаа. Бэжиж л амжилт гаргадаг тий. Тий, тэгээ хажуугаар нь тууштай. Тууштай зам чанар ерөөсөө нэг номерт. Одоо хүн тухайн үед чинь одоо байгалийн өгөгдөл бол байхгүй байж болно шүү дээ. Одоо төрөлхийн Бермуда ч юм уу. Одоо булчинлаг биш ч юм уу те. Тийм байгаа хүн ч гэсэн тууштай яваалах юм бол заавал амжилтанд хүрдэг л байхгүй юу? Тийш үү те. Тууштай байдал ерөөсөө нэгдүгээрт. Би ингэдэж штэ нэг ном уншижсэн. Хүн нэг юмд одоо мастер болъё гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ 8000 цаг зарцуулсан байх хэрэгтэй гинэ. За. Ер нь тэр зүйлдээ. Тэгээд тэр 8000 цагаас дээшээ бол ингээл мастер болно гэж байгаа. Та бол фитнесийн зааланд бол бүр 8000 байтугай цагийг бол үрсэн байх. Би ч та фитнесийн зааланд амьдралынхаа ер нь хинх үеийг өнгөрөөсөн. Тэгсэн. Ер нь бол яг гэр фитнес хоёр бол ер нь миний яг одоо харьцуулах юм бол 50% таа байгаа. Тим их ба шүү дээ тий. Тэгээ би чинь тэнд дотор чинь орж ирээл тайвширлыг аавна. Одоо тэнд орж ирээл хамаг стресс бүх юмаа мартна. Тэгэл тэр дотор орж ирэхээр нэг тийм гоё хүч энергийг аавна. Одоо ямарваа нэгэн бэртлэгийн одоо нуруу өвдөж явах хүртэл ингээл заал руугаа доглоод ороход хүртэл нурууны өвчин маань байхгүй болох гэж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж. Тийм гоё одоо заал манаас нэг тийм хоёр дахь гэрмэн болцсон тийм сайхан. Одоо би ч одоо тэгээд өөрийнх нь заалнаас өөр газар нэг хийдгүй шүү дээ ер нь. Яа тэгэл нэг бодоолтой хийсээрээ сурцсан. Ивент тэтгэгч байгууллага Lemon Bakery. Аеко Цэврос. Идэр баялаг хариуцлага төвцөөд компани. Таны тавилга. За 2012 онд би чинь 220 шахажсэн. 220 кг. Тий. Цамцгүй. За цамцтай бол 300 кг шахажсэн. 300 кг. Яасл. За. Суулт бол 2014 онд би комбинзонтой одоо тухайд нэг том комбинзон өмсөд нэг 340 суужсэн. 340 кг. Тий. Комбинзонгүй зүгээр яг классикаар бол 300 суужсэн. Бас амар биш нөө тоог нь бодох гээд ингээ тархин дотор миний нөө боддгоо тоонууд орж ирээд жоохон юм гацалт үүсгэж штэ гэдэг. Аеко Цэврос. Гой зөөлөх усан тий. Тэг янзын гой ус үлээ. Өстой зөөлөх усан. Тэгээд бас манай энэ Эрдэнэ хотод 320-д үйл ажиллагаа явуулдаг Lemon Bakery гээд одоо ийм мундаг хоёр ихнэр нөхөр хоёр хийж байгаа. Тэгээд ерөөсөө айгүй гоё бялуу байгаа. Тэгээд та энэ бялууныхаа дээжнээс танд өгсөө. За баярлалаа. Сайхан бялуу юм аа. За мөн Идэр баялаг гээд компани байна. Ивент тэтгэгч байгууллага Идэр баялаг хариуцлага төвцөөд компани. Эднийх болохоор ийм
үхрийн одоо чансан хийлгээд За. ийм бүтээгдэхүүн хийдэм байх манай Эрдэнэ хотод. За тэгээ мөн одоо энэ гүзэний чансан ороомог гэдэг ингээд ийм гоё вакуумдсан ийм бүтээгдэхүүнүүд хийдэг. Тэгээд дээрэс нь энэ одоо бяцлагтай салиам гэдэг. Манай ээж бол эдний одоо хямар айгу юу хийдэг вэ? Нийслэлтэй салиам ч одоо Эрдэнэт бас олдохгүй нэг гэсэн байд юм ба шүү дээ. Бага. Эднийх бол одоо айгүй олон төрлийн нэр бүтээгдэхүүн. Энийг бид дээр ингэсэн шүү дээ. Юун дээр орж байгаа, нэвтрүүлгээр орж байгаа. Бондгор хям гэдээсэн чинь. Эн чинь юу гэдэг хям гэлээ? Зочин биш юм уу? Гэхдээ эн чинь юу лээ? Чанамал. Тийм. гэж хэлэх юм билээ шүү дээ. За юм чанамал хям байна. За тэгээд өөрсдийнх нь бас нэрийн энэ салиамтай хям байна. Гэт ингээд ийм бүтээгдэхүүнүүд байд юм байна. Дүүн одоо буцаага дийшээ нь хийж яагаад одоо айгүй олон төрөл. Тий, ийм бол тэгээд бас эднийх одоо энэ 3 сард ийм одоо энэ үйлдвэрлэл нь сайжраад энэ ISO гэдэг шиг бас нэг ийм ISO-гоос арай өөр юм байсан шүү. Тим юм болоод ингээ хөгжиж байгаа юм байна. Тэрийг одоо юу гэдгийг нь одоо сайн мэдж байгаа дараа л айгүй сайхан. За баярлалаа ингээд сайхан подкастнда ингээд бүтгүүд маань бас намайг хүндэтгээд ингээд урьж оролцуулсанд мөн өөртлөө ингээд сайхан одоо миний одоо спорт холбогдлолтой бас фотолкийг маань өмсөж одоо хүндэтгэж бас одоо урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд дүүгийнхээ энэ сайхан ажилд нь болон өөрийнх нь одоо бизнес ажилд нь бас өндөр амжилтыг хүсэн ёроо. За баярлалаа. За. Эрдэнэ хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, рил маркетинг контент, donation marketing контент гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим дэмжлэгээний хэсэгт таньдуулах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес рил маркетинг контенттой болох, donation marketing контенттой болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.